Одоогоос 13-аас 14 жилийн өмнө Улаанбаатараас Говьалдаа орох гээд хамаатны нэг ахын хамтаар явж байлаа. Тухайн үед сумын билүү сургуулийн чиглэл нэг ой болсон юм. Аав ээж минь төрүүлээд оччихсан байсан юм л да. Жингээд аян замдан явсаар архангаа өнгөрөөд нэг уулын уруу уруудж байсан чинь жолоо барьж явсан ах маань нойр хүрээд байна. Нэг жаахан нүдний хор гаргаж байгаа юм. Ингээд замаасан гарч зогслоо. Ах маань хойд суудал дээр хэвтэж би урд суудал дээр нь түжлэхэн арагш нь налуулаад тав тухайн олсоор унтаад өглөө. Тэгсэн яг өөр заахан үеэр би гинтхэн сэрчихсэн. Нүдний болонд юм хөдлөх шиг болохоор нь харсан ч нь. Яг миний баруун талын цонхон дээр нүүр нь харагдахгүй хүн цонх тогшоод бүр унтуулдаггүй. Би ч хайсан гэж чигтэйг. Орилж бас хөдөлж чаддаггүй. Хам хүүтэн хөлс цуваадлаа. Бараг өмдөндөө дусах шахсан болохоор нүдэн анчихав. Цонх тогшох чимээг нь сонсоод л аниастай нүднээс минь нулимс урсаж байсан. Тэгээд хөдөлж чадахгүй хөвтмөр айдаад байж байтал гинэтхэн хөлийн уул хажин халуун өргөд хуруу хөдөлж эхлэхээр нь шууд л уйлаад нөгөө ахыхын сэрээтэл босч ирснээ намайг цагнаад авдаг юм байна. Би ч бүр нөгөө ахтан гомдож уйлаад сүд болсон юмдаг. Тэгсээр арай ихэж уйлхан болсны дараагаар ахад харсан зүйлийн хэлвэл гарч машина нэг тойрч харж хаад ямар ч мөр алгаа жаахан гүйдлэл дайрсан байлгүй. Өглөө унсан шүүтрэл байна. Ингээд өглөө нь бид хөдөлж Говьалдаад очиод ээж авдан болсон эвлэг хэлэхэд тэр хоёр ч бас нэг их тоогоогүй юм. Лам энтер гэж сүд мэдч болоогүй. Боцохтой харин ашгүй олуула бас өөр замаар явцгаасан да.